Өөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хүндэт тэргүүн үйлчилгээний гав ятажилтан Яндон пүрвийн цэцгээ. Өөрхангай аймгийн Арва хэр сумын 13 дугаар багийн харьяат Яндон пүрв овогтой цэцгээ нь 1956-нд Өөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төрсөн. 1964-өөс 1968 онуудад Тарагт сумын бага сургууль. 1974-онд Арва хэр хотын 10 жилийн дунд сургууль. 1979 онд Монгол Улсын их сургуулийн холбооны инженер мэргэжлэр төгссөн. За, сайхан цусаад сайхан намцгаж гинөө. Бидний одоо өвгдээд бидний төрсөн, өссөн энэ сайхан домогт 10 хэрийн тал гэдэг. Манай аав чир чинь одоо жирийн сайхан малчин 2 хүн байсан. 10 хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ. Тэр хүүхдүүдийн хувцс хонорыг одоогийнх шиг нөгөө бэлэн худалдаж авах юм байхгүй. Шинэ орой бол тэргүүрээ одоо дээл хувцс бүх юмын оюун хурдан морь уйдаг. Манай аав тийм хиймэртэй сайхан хүн одоо байсан. Нутаг усандаа нэртэй төртэй сайхан хүмүүс намайг одоо өсгөж хүмүүжүүлсэн. Манай Өөрхангай аймгийн бахархал улсан нэг эмэгтэй цэцгээ дарга маань Монгол Улсын гавьяд гэдэг эрхэм цолыг хүртсэн. Би бол энийг бас нүдээ олсон. Бүгчүүдээр ярих юм бол цолондоо дүүрсэн эм хүн гэж ингэж хэлмээр байна. (1988-аас 1991 онд Өөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн зааварлагч, 1991-ээс 2019 он хүртэл аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж, одоо Өөрхангай аймагт өвгөөмөр компани захирлаар ажиллаж байна. Холбооны инженер мэргэжлэрээ ажиллаад сүүлдээ одоо эргэл буцалтгүйгээр нийгмийн салбарын хүн болсон. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлд би 32 жил ажиллаж, үүнээсээ 29 жилийн аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гэдэг энэ сонгуульт ажлыг хийж ирсэн ийм. За дараа нь тэгээд одоо халамж хүүхдийн байгууллага гэдэг ийм нийгмийн салбарын одоо төрийн байгууллагатай ажиллаж байгаад одоо тэтгэвртэй гарсан. Тэтгэвртэй гараад бас зүгээр суугаагүй өөрийнхөө одоо төрсөн нутагт хөрөмтийн халуун аршаа нэг төшгөлсөн ийм аршаа соёлол байгуулад одоо хүртэл 20 жил ажиллаад ингээд одоо явж байгаа юм байна. Яндон пүрвийн цэцгээ аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлд 28 жил ажиллахдаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэх, их хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, малчин эмэгтэйчүүдийн төрхийн өмнөх болон дараах байрыг сум бүрт байгуулан, эхчүүдийн амрах, ахуйн соёл, ухаалаг хэрэглээг эмэгтэйчүүдээр дамжуулан, өрх гэр бүлд хэвшүүлэх, өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьдрал ахуйд тусдын болох олон талт ажлуудыг орон нутгийн үе үеийн удирдлагууд, сумдын засаг даргын тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байжээ. За сайхан намарч байна уу өсгөдөгшөө. Сайхан намарч байна. Оо сайхан намарч байна. За цэцгээ маань сургуульд байхдаа одоо сурлага сайтаа сайн сурагч байсан. За энэний өгчээр улс орндоо одоо өр бүтээлтэй олон жил сайхан хөдөлмөрлсөн. За ингээд төшиг болсон сайхан ах эгч нар маань уртнаасаа жудаан жаргаж үргэлж одоо хамтдаа байж бие биендээ төшиг болж яхин өлзөйтэй сайхан өрөөдийг өргөё. Уртнаасаа жудаан жаргаарай. Би нэг цэцгээ эгчийн талаар 3 зүйлийг хэлье гэж ингэж бодож байна. Хийж яс ажилтай олбогдуулаад 1990 оноос өмнө аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсон. 80 оны сүүлээр болсон. Тэгэхээр тэр үед чинь бол одоо бодох юм бол улсын хүчин асар өндөр шалгууртай байсан. Дээр нь гендермендер гэдэг үг байсан. Эмэгтэй хүмүүс эрчүүдтэй өрсөлдөөд аймгийн удирдлагын түвшинд ажиллана гэдэг бол тийм ховорхон тохиолдол байсан. Тийм учраас бол би одоо мэдлэгээрээ, боловсроолоороо, ур чадвараараа, харилцаа хандлагаараа бусдаас илүү байсан учраас бол тухайн үедээ сонгогдож энэ аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийсэн байхаа гэж
ингэж боддتي. Өөрөөр хэлбэл залуугаасаа тодорч гарч ирсэн ийм одоо манай аймгийн мундаг шилдэг хэтэн эмэгтэйчүүдийн нэгэ. Төрийн энэ том гавьяа шагнал эрхэм цолыг авна гэдэг бол маш эрхэм тэгээд хүндлэлтэй, бахархалтай, баярлалаа штэ. Ийм одоо мэдрэмж одоо төрүүлдэг юм байна лээ. Тэгээд төрийн ордонд ерөнхийлөгчийн одоо зарилгаар ингээд тэр үйлчлэгээний гавьяат ажилтан гэдэг цолыг ингэж аваад тэр төрийн ордонд сууж байх, аваад гарсан хойно бол үнэхээр одоо тэгээд энэ төр гэж юу юм, төрдөг ёс гэж юу юм гэдэг бүх юмыг тэндээс одоо мэдэрдэм байх лээ. Маш их одоо баярлсан. Энэ бол одоо энэ Өвөр хангай аймгийн эмэгтэйчүүд, ээжүүдийн одоо залбирал, ёроол, тэдний одоо хамтарсан, хамт ажилласан, тэдний намайг дэмжсэн дэмжлэг энэ бүгдээс л одоо авсан ийм сайхан гавьяа цол шагнал үнэлэмж гэж бодож байгаа. Өвөр хангай хүүхнүүдтэй үргэлжийн мөнгөд одоо баярлж талархаж явдаг бас хэлнэ. Яндон пүрвийн цэцгэн нийгмийн хамгаалал түүний дотор нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, шинэлэг арга барилаар хүргэх чиглэлээр онцгой ажиллаж байсныг түүний ажил амьдралын түүхээс харж болно. Тухайлбал нийгмийн хамгааллын салбарт ажиллах хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудыг төлөвшүүлэн хөгжүүлэх, хүүхдийн болон нийгмийн халамжийн нийгмийн ажилтнуудыг үе шаттайгаар бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулан ажилласан. Олон нийтийн оролцоонд туршилсан халамжийн үйлчилгээг нэвтрүүлж эхлэх үед өөрийн ажил дээр сайн туршлага болох үз ажлуудыг зохион байгуулж, сумдад иргэдийн хөгжлийн төв байгуулах ажлыг санаачилж, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн ажил үйлчилгээг нэг цэгээс хүргэх, соён гэгээрүүлэх үйлчилгээг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж, улсын хэмжээнд сайн туршлагыг түгээж ажилласан байдаг. Санаачлан хэрэгжүүлсэн онцлог ажлууд. Говийн эмэгтэйчүүдийг чадваржуулах мөн 10 төсөл. ЮНЕСКО говийн эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болсон. Орон нутгийн эмэгтэйчүүдийн байгууллагыг бэхжүүлэх ТАСИС хөтөлбөр хэрэгжүүлж 1996-аас 2002 онд богд хар хорин хужирт санд 30 улс сумын 2000 орчим эмэгтэйд жижиг зээл олгож орлогыг нэмэгдүүлсэн. Нэгдсэн үндэстний байгууллагын сангийн жижиг зээлийн төсөлд 10 ихэр сумын 80 гаруй эмэгтэйд тоног төхөөрөмжийн дэмжлэг олгох төсөл. Эрсдэл бүлгийн жирэмсэн их хүүхдийн хоол тэжээлийн төсөл. Инээд цалигсан хүүхдийн өдрүүд. Багийн хөгжилд иргэдийн оролцоо нөлөөллийн арга хэмжээ. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг аймагт анхлан байгуулж, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихийн эрүүл мэнд, өсвөр насны сургагч бэлтгэх ажлыг эхлүүлж байсан. Хамт олон ба хөгжил зэрэг төслүүдийг хэрэгжүүлснээр эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оролцох идэх санаачлага өрнөж, тэдний орлого нэмэгдснээр амьдрал ахуйн сайжирч, бусаддаа үлгэрлэж байжээ. Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөвшүүлэн хөгжүүлэх, хүүхдийн болон нийгмийн халамжийн нийгмийн ажилтнуудыг үе шаттайгаар бэлтгэх ажилд онцгой хувь нэмэр оруулж ажилласан. Сумдад иргэдийн хөгжлийн төв байгуулах ажлыг санаачилж, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн ажил үйлчилгээг нэг цэгээс хүргэх, соён гэгээрүүлэх үйлчилгээг хөдөө орон нутагт хэрэгжүүлсэн. Хятад Солонгос улсын эмчилгээ сувилгааны дэвшилтэд техник технологиг нэвтрүүлж, нуруу, үений өвдөлтийг намдаах, урьдчилан сэргийлэх эмчилгээ нэвтрүүлж, давхарцсан тоогоор 6000 хүнд үйлчилж үр дүн гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх асран хамгаалагчийн хамт сувилах ажлыг хүүхдийн эцэгчүүдтэй холбоотой хамтран 5 дахь жилдээ ажиллаж 300 гаруй хүн хамрагдсан байна. Бар цагт бас бол баргийн ажил бүтэн, бага залуудаан эрдэм сурвал насны явдал бүтэн гэдэг ийм үгийг банк хэлдэг. Яг аав ээжийнхээ загснаар өглөө ер нь 5-аас 5:30 хооронд одоо босож л өглөөний тэр өдрийнхээ ажлыг эхлүүлдэг. Тэгээд дарагчдаа юмд их тууштай хандна. Тэгээ их дайчин цоглог, одоо их гэгээлэг хүн. Одоо гэрэлтэж идэг. Сайн мундаг яваа эр хүний ард нэг хүчрхэг эмэгтэй байдгаа гэж ярьдагтэй. Тэгвэл би одоо энэ
хүчрхэг эмэгтэйгийн ард бас нэг үнэхээр хүчрхэг одоо ханин байдаг шагдарсуур ахыг бол хэлэхгүй байхын аргагүй. Манай хүн чинь нэг их спортлог, спортын их олон төрлөөр бас хөгжим сонирхон тэгэл тэр үеийн чинь маш их одоо олон авиастай одоо бүгдээр л өвдөгч гэдэг шиг л байлаа шүү дээ. Тэгээд би тэрнийг ангид одоо сурж тэгээ хамт 10 дугаар анги төгсөөд аз жаргалтайгаар л одоо энэ 70 насыг хүрж ийн та гэж. Манай цэцгэгч бол хизээч тийм ингээд агтаад яарад идэхгүй. Амгалан тавим яаж байдیں۔ Юмыг яаж гой зохион байгуулдیں۔ Хүмүүсийн одоо аюулгүй олон гарч байгаа ааш харшин яаж зөв тэнцвэртэй авч явдیں те. Хамгийн ихнийхээ үгээр л хүн ингээд тавьдгаруулж чаддаг. Тэгсээр нэ юмыг аюул гой зэгцтэй хүн болгонд одоо ингээд сэтгэл хүрхүйцээр тэр ажлыг гүйцэтгэсний дараа хүн болгон сэтгэл хангалуун байх үз. Ийм л юм хийж чаддаг. Өөр хангаа аймгийн гайхалтай эмэгтэй цэцгэгч маань эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараа олон жил хийж олон эмэгтэйчүүдийн амьдралын ментор болж ирсэн. Тэгээд гоё мэдээд болсон. Таньдаа баяр хүргэе. Тэгээд таньдаа хайртай шүү. Бид хэд чинь одоо эмэгтэйчүүдийн байгууллагаар холбогдсон ийм сайхан олон жилийн түүхтэй сайхан найзууд юм аа. Одоо байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар байлаа, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид байлаа. Энэ үеэсээ эхлээд цэцгээтэйгээр хансаж нэг ажлын төлөө нэгэн сэтгэлээр бүгдөө зорж явсан ийм сайхан эмэгтэйчүүд байна. Хариуцлагатайгаар үргэлжлүүлэх ёстой шүү гэсэн тэр нэг айхтар үүргийг л магадгүй тэр 19 онд энэ ажлыг авахтаа авсан юм шиг санагдаад идэв. Тэгээд тэрнээс хойш бид ер нь бол энэ нийгмийн сайн сайхны төлөө үнэхээр одоо чин зүрхээр ажиллах ёстой шүү гэсэн энэ итгэл үнэмшлэр гоё хөглөгдөж ирсэн дээ. Бүгдээрийнх нь ажил нь тавтай ярилцж байна уу? Бид хэд чинь тэгээд нөгөө уламжлал ясаар амралтын өдөр бид хэд сайхан ажлаа ярангаа бас ингээл ээлж дуулцалтаа хийх гээл. Одоогоороо ингээл 70 насны босго шүргэж байгаа хүн бидний дунд бараг цаадах чинь бид нар чинь бараг те нөгөө найз нь юм шиг те зарим үед ихч найз ээж гэдэг ингээд маш олон дүрд хувирч чаддаг ийм хүн баггүй. Тэгээд бидний ингээд нөгөө нийгэм чиглэсэн олон зорилтод одоо томоохон төсөл хөтөлбөрүүдийг манай байгууллага хийсэн бүгд сайн дураараа. Тэгэд энэ бүх одоо ажлуудад маань цэцгээгч дандаа зөвлөхөөр ажилладаг. Эмэгтэйчүүдийн байгууллага нь төрөөс цалин мөнгөгүй сайн дураар хийдэг ажилд бол тэрээр олон мянган охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, түүний дотор амьдралын чанарт нь бодит дахиц өөрчлөлтийг бий болгоход чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах, орон нутгийн шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдэд бэлтгэх, тэднийг сургахад манлайлан ажилласан байдаг. Ер нь биднес ярих юм бол баг нулимс гарахаар олон зүйлүүд байна тийм. Ингээд зан зангаа авалцсан. Одоо тэгээд ээжийн минь оронд ээж, аав минь оронд аав болол явчихдаг нэг сайхан ихч байгаа. Тэгээд биднес зөндөө олон зүйлийг ярьд юм аа. Ер нь хөгжлийн төлөө ярих дуртай, бусдын сайжруулалтын төлөө ярих дуртай. Ирээдүг яаж гэрэлтүүлэх вэ, гоё баах уу? Энэ сошиал байгаа яриад байгаа хүмүүсийн бурамбуу байдал нэг өгдгөө муухай хэлдэг ярьдгийн тухай бол бид нар бас тэхгүй байх юмсан те хэдүүлээ яаж гоё үлгэрлэх юмсан охид бүсгүүчүүд залуучуудыг яаж гоё гэгээлэг оюунлаг бүтээж хөдөлмөрч хамгийн гол нэг ойлгодог ийм байх юмсан гэж бид нар бас ингээд боддог ярьдаг. Тэр маань гэсэн өнөөдөр бидний гоё гэгээлэг байгаа хаа гэж бас боддөг юм аа.
оюун намын засвараа хийгээд дууссан гоё болсон биз дээ. Тэгээ эмэгтэй хүний ажиллаж исэн газар болгон ингээл өнгөтэй, өдтэй санаатай оноотой ингээл байдаг гэл үргэлжил бахархаад тэгэл үргэлжил эмэгтэйчүүд тэгэл тэгээ нэг тийм дулаахан гоё болгочдгийг үзэмжтэй гоё одоо болчдөг. Тэгээд магадгүй манай аймаг өнөөдөр гендерийн байдлаараач энэ төрлийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх байр сууриач гэсэн Монгол улсын хэмжээнд би нэлээд тийм тэргүүлэх байр суурь эзлэх болов гэж бодож байна. Энд бол манай цэцгээ дарга ороосон хувийн нэмэр бол би нэлээ ихэ гэдгийг би хоёрт нь бас тэмдэглэж хэлье гэж бодож байгаа. За гуравт нь сүүлийн бараг 10 жил, бараг 20 жил энэ ахмадын соёлыг байгуулж, энийг хөлдөөр нь босгож, Хөвранга аймгийнхан олон сайхан ахмадуудыг асарч, соёлж, халамжилж ингэж ажиллаж байгаа. Манай ахмадууд ч гэсэн айгүй өөрт нь айгүй ам сайтай байдаг. Үйлчлэгээнд нь, цан харилцаанд нь, чадварт нь их харилцаа ам сайтай байдаг. Тийм учраас бол энэ нэг талаас нь ярих бол бизнес ажил, нөгөө талаас нь ярих юм бол үйлчлэгээний ажил. За энэ ажлаа бол би нэр төртөө сайн гүйцэтгэж ахмадуудынхаа энэ соёллох, халамжлах, тэдэнд үйлчлэх энэ үүргээ нэр төртөө биелүүлсэн гэдгийг би бас зориуд хэлье. Ахмадууд маань жаргал зовлонгоо ярьдаг нэг хүн байдаг. Тэр нь би бол магадгүй манай цэцгээ дарга хаа гэж бодож байгаа. Олон ахмадууд надтай уулзахтаа дандаа л цэцгээ даргаыг л ярьдаг. Тийм учраас бол манай хүн бол ахмадуудынхаа итгэлийг хүлээсэн ийм хүн гэж хэлмээр байна. Халахын их шүтэн авзаг хайрхан, ам хайрхан гэдэг манайхны одоо өвөг дээдсийн нутгалж явсан. Бид нэр одоо ч шүтэж ингэж явдаг. Ажил үйлсээ даатгаж явдаг энэ сайхан хайрхан байна. Харагдаж байна. За ингээд домогт 12-ийн тал гэдэг бол одоо ингээд эхэлж байгаа юм. Тэгээд энэ 12-ийн талыг туулаад тэгээд манай одоо хөрөмтийн халуун аршаанаар очин да. Нөгөө манай аялагч залгаж байна. За дажгүй сайхан явж гин үү? Та хэдий байна? Аян замын өрөөл Дардан сайхан байгуулах бай. Сайхан аялаа, сайхан юм үзээд ирээрээ. За харагдаж байна. Энэ байгалийнхаа одоо энэ сайхан бурхны гişиг болсон энэ аршаан усаар эмчлүүлэх маш их тустай. Соёлуулах гэж зорж ирж байгаа хүн болгон сэтгэлээсээ үйлчлдэг энэ сайхан эвсэг хүчрхэг хамт олонд буйны сайхан үйлс бүтээж байгаа хүчрхэг сайхан хамт олонд гэгээлэг сайхан бүхний манлай түрээрээ гэж өрөө. Тэгээд энэ сайхан амжилттай явж байгаа ажилчдын ард дандаа сайхан гэр бүлүүд байж идэг. Тэгээд сэтгэлээсээ ингээд ар гэрээ аваад явж идэг гэр бүлүүд санаа амар сайхан энд ажиллах 5 дахь хангаад өгдөг гэр бүлүүд нь бас баярлаа гэж хэлий талархлаа. За ингээ халуун аршаа маань энэ хараа. Ямар гоё юм бэ? Янз юм шүү дээ. Хүүхдүүдэд аршаалах, хүртэх төдий дэмнэх, хүүхд тэнгэрээс адислагдаж, хөрс дэлхийгээс ундарсан, хүмүүнийг имнэж домнох хүч чадал арвинтай хүрэмтгий аршаанаас магтан дуулъя гэж юм тийм ээ. Хамгийн чухал юм бол ерөөсөн хүмүүсийг хүсэж байгаа юм энэ халуун арш. Энэ аршаана одоо гадаач ордог, доторч ордог гэд. Тэгэд ийм сайхан гадаа ингээ сайхан суучдаг ийм аршаануудаа бол эднийг олон болгоё гэж бид нар бас зорж байна. Нийгмийн болон бусдын сайн сайхны төлөө насаараа өргөдөлтөй ажилласан үүнийг одоо төр засгаараа үнэлүүлсэнд бид нэр баяртай байна. Тийм сайхан гавьяат ажилтан болоод ах トゥ нараа баярлуулад, хамт олноо баярлуулад, хамт олны одоо хүч байгаа дөө бас ч одоо. Ээж маань 25 онд үйлчлэгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан туйлаас их өргөдүүдээс нь баяртай байна. Аав ээж хоёр минь эрүүл их байгаарай, урт удаан наслаарай. Үр хүүхдүүд бид нар нь та хоёртой хайртай шүү. За ингээд амьдралынхаа 70 гаруй жилийн хугацаанд надтай одоо хань төвшиг болж хүүхдүүд ачцээ нарын өсгөж хүмүүжүүлэхэд маш их чухал үүрэг гүйцэтгсэн. Миний одоо амьдралын хамгийн төвшиг төлөөр одоо чамдаа хоёулаа одоо урт наслаж удаан жаргаж цаашдаа илүү олон жил эрүүл сарвал байж амьдрнаа гэж одоо хоёулаа боддог ш тань. Баярлаа Эрүүл Баатар шиг. Хасын царядана Улс их орондоо эхийг хийж бүтээсэн нэгэн гайхалтай эмэгтэй Яндум пүрвийн цэцгээгийн ажил амьдралын түүхийг та бүхэндээ төлөвлөлөө.